бүгдэнд нь мэд хүргэе. Функцийн графикийн онцгой цэгүүдийн талаар ярилцъя. За жишээ олгоод x квадратаас хасах нь 5x нэмэх нь 4 гэсэн ийм функцийг авч үзье. За функцийн графикийн хэд хэдэн онцгой цэгүүд байдаг. За эхний цэг бол y тэнхлэгтэй огтлолцох цэг. Энэ цэгийг тооцоолохдоо x-ээ тэг гэж үзээд их пункт дээрээ x-ийн оронд тэгүүдийг орлуулад өгөхөөр y-ийн утга нь 4 гэж гарч байгаа. За тэг 4 гэдэг энэ цэг бол функцийн график маань y тэнхлэгтэй огтлолцох цэг байх нэ. Дараагийн цэг бол x тэнхлэгтэй огтлолцох цэг. Энэ цэгийг тооцоолохдоо y-ийн утгыг тэг гэж үзээд их пунктаа тэгтээ тэнцвүүлэнгүүт x квадратаас хасах нь 5x нэмэх нь 4 тэнцүү тэг гэдэг квадратик шитгэл болно. За квадратик шитгэлийг үржигтэн хэлбэрээр бичих юм бол x-ээс хасах нь 1-ийг үржигнэ, x-ээс хасах нь 4 нь тэгтээ тэнцүү гэж үзээд эндээс x-ийн утга нь 1 болон 4 гэдэг нь харагдана. Функцийн маань график парабол хэлбэрээр зурагдж байгаа учраас y тэнхлэгийг 2 цэгээр огтлох юм байна гэдэг нь эндээс харагдаж байна. Дараагийн цэг бол параболын оройн цэг. За параболын оройн цэг нь бол оройн цэгийн x координатыг тооцохдоо x 0 тэнцүү хасах тэмдэгтээ b-г хуваах нь 2a гэж тооцдог. За манай тэгштгэл дээр бол b бол энэ хасах тав байх нь харин a бол энэ x квадратын өмнөх коэффициент буюу 1 гэсэн үг. За тэгэхээр энэ томьёоны хасах тэмдэг энэ b коэффициентийн хасах тэмдэгтээ хасахын нэмэх гээд нэмэх 5-ыг хуваах нь 2-ыг үржих 1 болж байгаа. За эндээс бол x0 маань 2.5 гэдэг нь харагдаж байна. За оройн y тэнхлэг дээр координатыг тооцохдоо y-г 0 тэнцүү гэж агаад түрүүчийн олсон x0-ийн утгыг их пункттай буюу их тэгшгэлдээ орлуулж байна. За тэгэхээр 2.5-ын квадратаас хасах нь 5-ыг үржих нь 2.5 нэмэх нь 4 болж байгаа гэсэн үг. Инхээр y0 цэгийн утга бол хасах 225 гарч байна. За 2.5 болон хасах 225 гэдэг энэ цэг бол параболын оройн цэг багнэ. За одоо графикаар харъя. За графикаас харах юм бол y тэнхлэгийг огтлж байгаа цэг 4 маань энэ байна. x тэнхлэгийг огтлж байгаа цэгүүд маань энд харагдаж байна. Параболын маань оройн цэг 2.5 хасах 225 гэдэг цэг маань энэ байна. За дараагийн зүйл нь бол утгын хүснэгт дээр харуулах юм бол ингэж харагдана. За x квадратын өмнөх коэффициент нь эрэг байгаа учраас параболын маань амсар дээшээ харсан байна. Мөн энэ тэгшгэлт маань ямар нэгэн x-ийн хязгаар буюу тодорхойлогдох мөж өгөөгүй учраас функц хязгааргүй үснэ. Энэ нь юу гэсэн үг вэ гэхлээр максимум утга гэж байхгүй гэсэн үг. Харин минимум цэгийн координат нь параболын оройн цэг буюу x0 y0-тэй тавцах юм байна. Анхаарал хандуулсанд баярлалаа.